Улаанбаатар хотыг нэг төв төвдөөс олон төв тод руу шилжүүлэх ажлын хүрээнд 6 дэд төв Улаанбаатар хотод байгуулагдж байгаа. Үүний нэг бол Баян Хөшөө дэд төвийн хүрээнд гэр хорооллыг орон сууцуулах, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдэд ая тухтай юм орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа. Орлогод нийцсэн ноо орон сууц төслийн хүрээнд эхний ээлжийн 110 айлын орон сууц өнөөдөр ашиглалтанд орж байна. Эхний ээлж 800 айлын орон сууцны төсөл энэ 25-26 онд бүтэн баригдаж дуусна. Ингээд цаашлаад бид 30 он хүртэл 4200 айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. За төслийн онцлогийн хувьд бол байгаль орчинд ээлтэй ногоон материалуудыг ашигладаг, олон улсад байдаг ээж стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлтэд дулааны алдагдал багтаа саарл усыг бүгд ашигладаг ийм технологиг нэвтрүүлж байгаараа онцлог. Энэ төслийн бас давуу тал бол зөвхөн айлууд орон сууцнд оруулахаас гадна Монгол улсад анхудаа ийм олон улсын ээж стандартыг хангасан ногоон орон сууцны технологиг нотгшуулж байгаагаараа бас онцлог ийм төсөл байгаа.